Монгол Ардын намын залуу хаалгыг бэлтгэх зорилгоор анх байгуулагдаж байсан нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны их хурал энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Харин үүний өмнө өмнөх удирдлага болон одоо их хурлыг зохион байгуулах хооронд зөрчилдөө үүссэн явдал олон нийтийн дунд таагүй мэдээлэл түгээгээд байгаа юм а. Нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс хууль бус үйлдэлүүдэд зогсоохыг өмнөх удирдлагаасаа шаардж байна. Залуучуудаа манлайлал болж бодлого ярих хэрэгтэй. Бодлогын чанартай ажиллаач гэсэн улсын их хурал дээр одоо хийгээд явж байгаа. Мөн энэ их хурлаараа ирэх 2016 он 17 оны сонгуулиудад манай байгууллагын залуучууд ямар зохиц одоо бүтээн байгуулалт хийх юм, ямар үйл ажиллагаа хийх юм, сонгуульдаа яаж бэлдэж өөрсдийгөө таниулж, шат шатны сонгуульд өөрсдөө оролцож залуучуудаа нийгэмдээ төлөөлөх вэ гэдгийг бас их хурлаараа авч хэлцэх чухал ажил байгаа. Нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны жирийн гишүүд дэмжигчид хэд хэдэн удаагийн сонгуулиудад Монгол Ардын намын амжилтгүй оролцсны хариуцлагыг холбооныхоо удирдлагуудад тохиж улмаар огцорсон. Харин нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны удирдлага өнөөдрийг хүртэл 2012 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээр огцроогүй бүрэн эрхийн хугацаанд дуусчихад хахад хууль бусаар ажилласаар байгааг шинжлэгчид эсэргүүцэж байгаа юм а.